That government of the people, by the people, for the people. Здравствует мир между народами. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Украины аюулгүй байдлын алба мөн Украины батлан хамгаалах яам хамтран Аадсны тор гэх нэртэй томоохон хэмжээний дроны хавталхыг Оросын улбооны улсын агаарын нисэх хүчний баазуудын эсрэг хийж Орос улсад маш их хохирол учруулсан мэдээ албан ёсоор баталгаажаад байна. За Украины талаас энэхүү довтолгоонд 117 FPV төрлийн дронуудыг Оросын нутагт нууцаар оруулж модон байшингуудын дээвэр дээр нуусан бөгөөд тэдгээр дронууд дараагаар нь ачааны машинуудын тусламжтайгаар Оросын нутгийн гүнд нууцаар байршуулан улмаар Адсаас өдөрдөн Оросын нисэх хүчний 4 баазад гинтийн цохилт өгсөн байна. Дронуудыг ачиж явсан ачааны машины жолооч нар яг үнэндээ юу ч мэдээгүй гэх бөгөөд гагцгүй өөрсдийгөө зүгээр л нэг бараа хүргэж өгөхөөр хөдөлсөгдөн ажиллаж байсан гэж л мэдэгдэв. Ямар ч тач Оросын улбооны улсын өнцөг булан бүрт байрлах баазууд тухайлбал Мурманск муждах, Иваново муждах, Рязань, Амур болон мөн манайхта тун ойрхон орших эрхүү мужийн нисэх хүчний баазуудад цохилт өгсөн гэх мэдээ гараад байна. Уг хавтлага амжилттай болсны дараагаар Украины ерөнхийлөгч Зеленский мэдэгдэл хийж Оросын улбооны улсын Ту-95, Ту-22М3, А-50 зэрэг нийт 41 ширхэг стратегийн бөмбөгдөгч онгоцнуудыг устгаж Оросын улбооны улсад 7 тэрбум долларын хохирол учруулсан гэдгээ зарлав. Мөн Зеленский нэмж хэлэхдээ энэхүү ажиллагаа бол түүхэнд бичигдэхүйц ажиллагаа бөгөөд бид 18 сарын турш уг ажиллагааг маш нарийн төлөвлөсөн гэж мэдэгджээ. Үүний хариуд Оросын улбооны улсын батлан хамгаалах яам уг хавталхыг баталсан боловч нэг баазд л украинчууд амжилттай дайралт хийж чадсан. За үлдсэн дайралтуудыг хамгаалсан бөгөөд хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа талаар ярьсан. Мөн уг хавталхад оролцсон хүмүүсийг баривчилсан гэж бас мэдэгдсэн. Гэхдээ энэ нь ачааны машины жолооч нарыг барьснаас биш Украины аюулгүй байдлын албаныхыг баривчлаагүй нь ойлгомжтой байхаа. Тэгэхээр энэ явдал бол яг үнэндээ Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн хувьд бол яалтчгүй маш том амжилт. Мэдээж хэрэг дайн хийж байгаа хүн учраас өөрөөрөө бахархахын аргагүй амжилттай цэргийн ажиллагаа боллоо гэдэгтээ бол хинч марахгүй. Гэхдээ Зеленский бас нэг талаараа галаар наадчих шиг болов. Учир нь тэдний устгасан эдгээр онгоцнууд нь Оросын улбооны улсын стратегийн бөмбөгдөгч буюу цөмийн бөмбөг тээвэрлэдэг, цөмийн бөмбөгөөр бөмбөгдөх зорилттой онгоцнууд юм. Иймээс Зеленскийн нэг ёсондоо бол Оросын улбооны улсын цөмийн хүчин чадварт шууд хавцсан хэрэг боллоо гэж харагдаж байна. За үүний үр дагавар яаж ирэх нь бас хачирхалтай. Путин энэ бүхнээс болоод дайнд бууж өгнө гэж байх уу? Ийм зүйл болно гэдэг юу л бол. Тэгвэл дайныг бүр өршөөлгүй харгас хэрцгий байдал руу шилжүүлэх үү? Магадгүй юм. Аль эсвэл юу ч болоогүй мэд зугралдсан дайнаа цаашид үргэлжлүүлэх үү. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ хүссэн бүхнээ хятадаас үйлдвэрээс шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай нэ захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Минь. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21 аймаг 9 дүрэгт StorePay, QPay, Pocket бүх үнэний картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Тэгэхээр Украины хийсэн энэхүү хавтлагтай холбоотойгоор дэлхийн бусад улс орнуудын удирдагчид одоогоор тодорхой хариу мэдэгдэл арай хийж амжаагүй байна. Гэхдээ барууны орнууд болон Америк нэгдсэн улсын зүгээс Украины өөрийгөө хамгаалах эрхийг нь хүлээн зөвшөөрж дэмжиж байгаа учраас Оросын улбооны улсад хийсэн энэхүү хавтлагыг шүүмжлэх хүн байхгүй тодорхой. Зеленскийгийн хувьд бол маш баяртай байгаа. Үнэхээр Оросын улбооны улс нь бараг дэлхийн 2 дугаар дайнаас хойш анх удаага ийм хэмжээний хавтлагад өртөж бүр цөмийн бөмбөг тээвэрлэгч онгоцнуудаа устгууллаа. Чечений дайны үеэр чеченчүүд нисэх баазуудад хавтлах хийж байгаагүй түүхтэй.
Гэхдээ энэ дайралт нь эргээд геополитикийн хувьд маш ноцтой үр дагаврыг бас авчирч магадгүй. Яагаад энэ явдал ноцтой вэ гэвэл нэгдүгээрт түрүүн хэлсэнчлэн Украинчуудын устгасан онгоцнууд бол Оросын цөмийн бөмбөгдөгч онгоцнууд. Энэ бол зүгээр нэг суу загварын сөнөөгч онгоцнуудыг хэдэн арваар нь Украины дронууд устгасан хэрэг огтосоо биш. Харин тэд Оросын цөмийн хүчин чадалд шууд хавтсан хэрэг юм. Иймээс үүний хариу магадгүй цөмийн зэвсгийн хариу байхыг ч үгүйсгэх аргагүй. Мөн Оросын нийгмийн дотор дотоодын аюулгүй байдлын хувьд сэтгэл түгшээлсэн мэдрэмжийг давангаалуулсан үйл явдал боллоо гэж харагдаж байна. Энэхүү хавталх нь Оросын нутгийн гүнд зарим хэсгээрээ буюу тухайлбал Ирхүү мужид гэхэд Украинаас 6000 км-ийн алсад оршдог. Гэтэл Ирхүү дэх агаарын нисэх хүчний бааз дайралтанд өртөж байна гэдэг нь Оросын агаарын давталхооноос хамгаалах систем маш сул байгааг тун тодорхой харуулсан үйл явдал болов. Хэдийгээр эдгээр дронуудыг хэвийн гаднаас буюу Украины нутгаас нисгэлгүйгээр нууцаар Оросын нутагт газраар оруулсан гэх боловч энэ нь мөн л Оросын албаны улсын тагнуулын байгууллага маш муу ажиллаж байгаа Орос улс хавталхад маш өртөмтгий сул байгааг харуулсан үйл явдал болов. Мэдээж хэрэг Путин болон Путиний генералуудын нэр хүнд нийгмийн дотор эрчимтэй унаж болсоншгүй үйл явдал боллоо гэж харагдаж байна. Дайн ихэлсэн цагаас хойш Оросын айрам дийлэнх хугацаанд давшилт хийж мөн Курск мужийг бүрэн чөлөөлсөн гэх боловч дотоодын аюулгүй байдал нэгэнтээ алга болвол ард иргэд эх орондоо тайван амьдрах боломжгүй болно. Үүнээс болж дотоодод дайны эсрэг үзэл мөн хүчтэй дэлгэрэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Тэгвэл Путин энэ бүх хавталхын үр дүнд ямар хариу арга хэмжээ авч магадгүй вэ? Энэ бол маш чухал асуудал. Үүнд хэд хэдэн хувилбараар хариулах боломжтой. Нэгдүгээр Путин агаарын давталхоогоо эрчимжүүлж магадгүй. Тодорхойлбол Украины эрчим хүч, зам, гүүр гэх мэт дэд бүтцийн байгууламжууд руу чиглэсэн өргөн хэмжээний бөмбөгдөлт Путингийн давталхоо хийх магадлал маш өндөр болоод байна. Учир нь Оросын дотоодын улс төрийн уур амьсгалд заавал хариу авах ёстой гэх хатуу шахалт Путиний эргэн тойронд үүсэх болно. Мөн үүнтэй зэрэгцээд ийм том хэмжээний хохирол амссан тул уг явдалд хэн нэгэн заавал хариуцлага хүлээх ёстой. Иймд Путин цэргийн генералууд дундаа цэвэрлэгээ хийж заримыг нь огцруулж, бүр заримыг нь шоронд хийж ч магадгүй. Учир нь олон нийтийн зүгээс яаж ийм амархан манай нутагт дронууд оруулж чадсан юм бэ гэх асуулт урган гарч ирж байна. Үүнд хариулах хамгийн тохиромжтой хариулт бол хэн нэгнийг хариуцлага автсан хэмээн буруутгаж тэр хүнтэй хариуцлага тооцох явдал юм. Мөн өөр нэгэн хувилбар нь Путин цөмийн сүрдүүлэг хийж магадгүй. Украин улсын хувьд НАТОгийн тусламжтайгаар Оросын стратегийн хүчинд хавтаж байна гэх логикоор барууны орнуудыг сүрдүүлж цөмийн зэвсгийн сэдвийг дахин сэргээх боломжтой. Гэхдээ шууд ашиглах магадлал бага бөгөөд гагцхүү айлхан сүрдүүлэх байдлаар энэ сэдвийг хөндөж болох юм. Мөн цусыг цусаар, шүдийг шүдээр гэх философийн дагуу Украины дотоодод Оросын албаны улсын зүгээс асар идэвхтэй тагнуулын ажиллагаа явуулж, дотоодын хорлон сүйтгэх ажиллагаа тэсрэх бөмбөгний хавталхууд мөн Украины нийгэмд сөрөг PR-ыг эрчимжүүлж бас магадгүй. Ямар ч тач Орос Украин хоёр нэгэнтээ дайтаж байгаа учраас Украин улс нэгэнтээ бууж өгөхгүйгээд хэлчихсэн учраас Зеленскийгийн хувьд авч болох бүх арга хэмжээнүүдээ авч Оросын эсрэг эцсээ хүртэл тэмцэх нь нэгэн тодорхой болсон. Үүнийх нь тод илэрлэл нь энэ удаагийн дайралт байлаа. Нэгэнт бүх бооцоогоо тавьсан хүн бол эцсээ хүртэл зүтгэж гүрийн. Гэвч түүний энэ удаагийн хавталх нь Оросыг тэр дундаа Путиний айрмын хүчин чадлыг сулруулах зорилготой байсан уу? Эсвэл Путинийг буурт хийлгүүлж инхийн хэлэлцээр байгуулахад шахах зорилготой байсан уу? Бүр аль эсвэл зүгээр л өдөө хатгсан явдал байсан уу гэдг нь хамгийн сонирхолтой. Ямар нэгэн зорилго заавал байх ёстой. Гэхдээ ингээд харах юм бол дайны галыг улам ширүүсүүлэх алхам хийчихүү гэж харагдаж байгаа юм а. Гэхдээ гэлээгээд нэгэнтээ байлдаж байгаа улсдаа цохилт өгөхгүй бас зүгээр хараа суугаад байна гэж бас байхгүй. За нөхцөл байдал маш ээдрээтэй болсон нь бол тун тодорхой харагдаж байна. Мөн Украин улсын хувьд өөрөө дрон үйлдвэрлэгч улс огтоосон биш. Хэн нэгэн улс эдгээр дронуудыг Украинд нийлүүлсэн байж таарна. Тэгвэл энэхүү дрон нийлүүлсэн улс нь цаад утгаараа бол Оросын албаны улсын цөмийн хүчин чадалт цохилт өгсөн гэх логик гарч ирэх үндэслэл болж байгаа юм а. Мэдээж хэрэг барууны улсууд нийлүүлсэн байх боломж хамгийн өндөртэй. Иймээс уг үйл явдал нь Орос болон барууны харилцааг дахин нэг шатанд нэмж муудалцуулсан үйл явдал болох шиг боллоо. Ер нь бол олон улсын шинжээчид Путинийг ойрын хугацаанд хил орчмын бүсгүүдэд цэргийн хүчээ нэмэгдүүлэх болов гэж таамаглаж байсан.
Тэгвэл энэхүү халдлагын түүний уг магадлалыг улам нэмэх хөшөөрөг болчих шиг боллоо. Үүнийг арай дэлгэрэнгүй ярил Оросын албаны улсын зүгээс Белорусын хил орчмын нутагт цэргийн бөөгнөрл үүсгэж магадгүй харагдаад байна. Үүний цаад зорилго нь баруун Украин руу чиглэсэн шинэ фронт үүсгэж байгаа хэрэг бөгөөд үүнийг ашиглаж болно, эсвэл сүрдүүлэх хэлбэрээр цэргийн бөөгнөрлөөр нь байлгасаар байж болно. Мөн ийм хэмжээний бөөгнөрл үүсвэл Киев болон НАТОгийн орнуудын анхаарал хэд хэдэн фронтод зэрэг хуваагдаж таарна. Анх 2022 онд дайн эхлэх үед Беларусь руу цэргийн бөөгнөрл үүсгэх үед Киев маш хүчтэй сандралд орж байсныг хүн бүхэн санаж байгаа баха. Мөн яг одоо Харьков болон Суми дахь цэргийн хүчээ Путин эрс нэмэгдүүлж давшилтаа эрчимжүүлэх боломжтой харагдаж байна. Хэрв Путин тэгэх аваас Украины зүүн хойд хэсгийг болсошгүй аюулаас хамгаалж буюу Киев дахь Украины цэргийн фронтыг Зеленский Донбассын нутаг руу татахаас өөр аргагүй болно. Киев хэрв хамгаалалтгүй үлдвэл Беларусь дахь Оросын цэргийн бөөгнөрл Киевийг маш амархан эзлэх боломж бүрдэнэ. Украины айрам нөөц хүчээ ер нь бол хэрхэн төвлөрүүлэхээ мэдэхгүй байдалд орох эрсдэл үүснэ. Хамгийн гол нь Зеленский сая дайралт хийснээрээ Путинд энэ бүхнийг хийх боломж болон шалтгааныг гаргаад өгчих шиг болов. Одоогоор Орос улс нь хүний давуу байдалтай байгаа учраас Оросын айрам энэхүү стратегийг ашиглах магадлал маш өндөр байна. Нэмэлт фронт үүсгэх нь өөрөө Путиний хожлын нүүдэл мөн барууны орнуудын сэтгэл зүй давхар дарамтыг бий болгоно гэсэн үг. Гэхдээ үүнд бас мэдээж эрсдэл гэж бий. Путин цэргийн хүчээ олон фронтод зэрэг тараавал Орос орны өөрийнх нь дотоодын цэргийн хүч суларч их нутаг нь хамгаалалтгүй болсноор дотоодод өөр халдлагууд гарсан тохиолдолд нөхцөл байдал хүндрэх, халдлагууд мөн хэв давж гарах боломж нь тэр хэмжээгээр нэмэгдэж таарна гэсэн үг. Тэгэхээр нэвтрүүлгийнхээ дундуур та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Домч бор брендийг танилцуулж байна. Домч бор брендийн 5 тансаг хунчирт зэрэг цувралын шинэ төрөл болох хушны самартай төрөл маань худалдаанд гараад байгаа юм а. Энэхүү төрөл нь Монгол орны ойгоос хамгийн сайн сортын хушны самрыг ширж сонгон орчмын технологиг уламжлалт ангаах ухаантай хослуулсан гайхамшигтай бүтээгдэхүүн болсон. Та бүхэн энэхүү зөөлөн бөгөөд тансаг амттай бүтээгдэхүүнийг нэг удаадаа хэрэглэхэд 50 мл буюу эрүүл мэндэд хамгийн зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байгаа юм а. За тэгвэл Украины зүгээс өчигдөр бас дан ганц нисэх хүчний баазуудад цохилт өгөхөөс гадна Украины хилтэй ойролцоо орших Оросын албаны улсын нутагт хэд хэдэн гүүрүүд мөн дэлбэрсэн хэрэг гарлаа. За тодорхойлбол Бям гаригийн орой 11 цагийн орчимд Брянск мужид төмөр замын дээгүүр тавьсан автозамын гүүр дэлбэрсний улмаас Москвагийн чиглэлд явж байсан 388 зорчигчтой галт тэрэг осолдсон ноцтой хэрэг мөн гарсан. Тэгвэл уг дэлбэрэлтээс яг 4 цагийн дараа Курск мужид автозамын дээгүүр тавьсан төмөр замын гүүр мөн дэлбэрсэн. За энэ үеэр мөн Москва чиглэлд бол 400 орчим зорчигчтой галт тэрэг явж байсан бөгөөд яг тэр үед гүүр дэлбэрч осол гарсны улмаас уг хоёр ослоос нийт 7 хүн амиа алдаж 69 хүн гэмтэж бэртсэн гэх мэдээлэл цацагдаад байна. За одоогоор уг гүүрний дэлбэрэлтүүдийн талаар Украины зүгээс аль бие усны мэдээлэл хийгээгүй байна. Ямар ч тач 6 дугаар сарын 1-ний өдөр Украины тал Оросын эсрэг маш өргөн хэмжээний цэргийн нууц ажиллагаа явуулсан болох нь бол харагдаж байгаа юм а. Гэхдээ хамгийн гол хачирхалтай зүйл нь гэвэл өнөөдөр буюу даваа гарагт 6 дугаар сарын 2-ны өдөр гэсэн үг. За Туркийн Стамбул хотод Орос Украины төлөөлөгчид 2 дахь удаага бол инх тайвны хэлэлцээрийн холбогдолтой уулзалт бол хийх юм. Тэгвэл яг энэ уулзалтын өмнөх өдөр нь ийм халдлагууд хийсэн өөрөө Украины тал инхийн яриа хэлэлцээр хийхийг огтхонч хүсэхгүй байна гэх хардлагыг Оросын улс төрийн хүрээнд мөн одоо бий болгож эхлээд байна. За үнэхээр ч тэгж хардхаас ч бол өөр арга алга. За эцэст нь хэлэхэд Украин улсын зүгээс хийсэн одоо энэ удаагийн халдлага нь Украины сэтгэл зүй болон цэрэг армийн хувьд бол маш том амжилт байлаа. Үүнийг үнэхээр үгүйсгэх аргагүй. За мөн Оросын холбооны улсын хувьд дотоодын аюулгүй байдал агаарын давталгооноос хамгаалах системийнх нь үнэлгээ маш муу дүнтэй байгаагийн том илрэл болох шиг боллоо. За тэгвэл одоо цаашид Орос улс яг ямар хариу арга хэмжээ авах уу? За барууны улс орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэн нэмэгдүүлэх үү? За эсвэл энэ халдлага нь дайны нөхцөл байдлыг улам бүр хурцдах уу зэрэг бол асуултууд гарч ирж байна. За эдгээр асуултуудын хариултууд бол тун одохгүй. За ойрын өдрүүдэд тодорхой болохоор харагдаж байна. За ингээд дараагийн дугаараар уулзсатлаа түр баяртай.